Баян-Улгийн аймгийн Толбос суманд орчих сайр уул судалгааны кемпэд Өлгийн сумын сэтгүүлч клуб Толбос сумын эко клубын сурагчдын уулзалт эхлэхэд За сурагчид маань экологийн тэнцвэрт байдлын талаар өөрсдийн санал бодол шийдлийг солилцож сэтгүүл зүй болон хэрхэн контент бүтээх талаар сургалт аван өгөгдсөн сэдвийн хүрээнд баг дотроо ярилцлага аван практик дадлагыг хийсэн. Богино хугацаанд өөрсдийн ур чадвараа гарган даалгавар амжилтаа биелүүлж чадсан шүү. Өсвөрийн оролцогч Асаягаас сурвалжлага авахд бэлэн болсон байна. Сайн байна уу? сайн байна уу? 3 дугаар сарын 22 буюу Наурзын баярын мэнд 5 хүндээ баяр хүргэе. За цамаас гано Наурзын баярын мэндийг хүргэе. Үргэлжлүүлээд хүүхдүүд маань багаараа сэдвээ ярилцсан контент бүтээх даалгаварт орсон. Одоо харин та бүхэндээ манай оролцогчдын сэтгэлдлийг хүргэж байна. Нор хавтамын зэрэг сумын Чэ далайн хэмжээт ерөнхий боловсролын сургуулийн жаргалтай огтод тогтон гэдэг би сайр уул шугамны мэдээр хөтөлбөрийн 3 жил судалгаа хийсэн. Эхний жилийн судалгааны хүрээнд би анх энд ирээд ургамлыг ганцхан ургамал энгээлэнхүүд нөөс гэдэг байсан. Тэрийг судлаад би энэ тийм ургамал гэдэг зүйлийг судалсан. Мөн би 2 дахь эхний жилдээ ирээд олсон 1 хавар ургамлыг 2 дахь жилдээ олоогүй. Тэгээд 3 дахь жилдээ жаргалтайгаар орж ирж ирсэн. Тэгээд энэ хөтөлбөрийг явуулж өдөртөж явуулж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэдэг. Мөн энэ судалгааг би мэдээж ганцаархнаа хийхүү наттай хамт хийсэн бүх найзуудаа баярлалаа гэж хэлье. Сайн байна уу? Намайг Хүчрийн Болор Эрдэнэ гэдэг. Би Ховд аймгийн Чанман сумын ерөнхий боловсролын 9 анги суралцдаг. Би сайр уул шугамны нүдээр судалгаанд 2024-2023 онуудад тус оролцож байсан. 2024 онд би нийгэм эдийн засгийн судалгаанд явсан байгаа. Уг судалгаанд явснараа би Казак түмний соёлтой танилцж олон шин сургууль зүйлсийг сурч мэдэж авсан. Мөн ингээд энэ судалгааг явуулсан Дэлхийн байгаль хамгаалах сангийн багш Бадмаагчдээ үнэхээр их баярлалаа. Уг судалгаагаа ингээд дахин үргэлжлүүлээд байгалаа хамгаалдаг олон мундаг хүүхдийг бүтээж өгөөрэй. Баярлалаа. За Дэлхийн байгаль хамгаалах сангаас зохион байгуулж байгаа сайр уул шугамны нүдээр аяны хүрээнд яг ингээд зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд төрснөөс итгэл маань гэх юм бол ингээд танихгүй мэдгүй ч гэсэндээ ингээд бие таньж мэдээд баг хамт олон болон ажиллаад ингээд сургалтууд зохион байгуулалтаар ингээд суугаад мэдл ингээд өөртөө мэдлэг болгон хурааж авч байгаа нэгөрөө гайхалтай. Тэгээд орж байгаа сургалт хичээл үйл ажиллагаанууд нь маш хөгжилтэй, үр ашигтай, үр дүнтэй байгаа учраас энэ бол надад төрж байгаа сэтгэл амар гоё, маш өндөр байна. Энэ амралтын баазын дурангаар хүүхдүүд янгирийн сүргийг харж чөлөө цагаараа хамтдаа тоглох нь үнэхээр уйдгааргүй байсан. Энэ бол манай үйл ажиллагааны хамгийн армажиг хэсэг болох сайр уулын мини кино театр. Сайр уулын мини кино театр үе таалгаа нэхэд бэлэн боллоо. За хүүхдүүдээ бэлэн үү? За тасалбараа өгнө шалгуулнаа. За Баян-Улгийн аймаг Толбос сумын сайр турж уушны баазад сэтгүүлч хүүхдүүд манд хүрэлцэн ирсэн байна. За эко клубын хүүхдүүд мандаас хүрэлцэн ирсэн байна. За ингээд хүүхдүүд маань нэмэгт хэсэгтээ орж суудлаа эзлээд зохион байгуулагчдын бэлдсэн амтад попкорн оёдингээ маш сонирхолтой байгалийн тэнцвэрт байдлыг хадгалан оршдог ан амтан уулсын эзэн ирвсийн талаар илүү их мэдлэг хуримтлуулж үе дэнгийн найз нөхдийнхөө хөдөөхөр хэрхэн амьдарч байгаа талаар өгүүлсэн баримтат кинонуудыг шимтэн үзэж тэдний төсөөлж байснаас илүүтэйгээр сонирхолтой байсан нь нүдээс нь харагдаж байсан. Амралтын баазынхаа оройн хоолыг амтрхан идээд хүүхдүүдийн хүсэлтээр хүүхэлтийн кино үзсэн. Ингээд амарснаар бидний нэг өдөр дууссан. Өглөө нь мөн амтад банштай цайгаа уугаад контентоо дуусгаад харих бэлтгэлээ хийсэн. Тэгээд та бүгдээ баярлалаа. Сайн яваарай. Хэдийгээр богино хугацаач их мэдлэг хуримтлуулж мартагдахааргүй дурсамж үлдээсэн 2 өдөр болсон гэдэгт итгэлтэй байна.